За сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгалан хайлтгая. Намайг Булган гэдэг. Өнөөдөр би та бүхэнд энэ сургалтын хүрээнд жимс жимсгэн хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааварт тусгагдсан дотоод хяналт хүнсний бүтээгдэхүүнийг бохирдлоос хамгаалах дадал, ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаанд мөрдөх шаардлагуудыг хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх гэж буй болон нэвтрүүлсэн эргэн аж ахуйн нэгжүүд хэрхэн хангаж ажиллах, ямар бүсгэл хөдлөлт хийх баримт бичгийг бүрдүүлж нотлох шаардлагатай талаар мэдээлэл өгье. За хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэн хэрэгжүүлэх вэ гэхэд анхан шатны бэлтгэн нийлүүлэгч буюу тариалан эрхлэгчид хөдөө аж ахуйн техникийн ажилтнууд нэвтрүүлнэ. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг амьдралд нэвтрүүлж мөрдөснөөр үйлдвэрлэгчид эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг орлогоо нэмэгдүүлэхээс гадна нэмэн өсдөг шингэсэн бүтээгдэхүүн зах зээлд гаргах нөхцөл бүрддэг. Нөгөө талаар хэрэглэгчид аюулгүй чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж хүртэнэ. Жимс жимсгэн хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хэлбэршүүлэн нэвтрүүлэх зааврыг Хүнс хөдөө аж ахуйн эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар 2019 оны 5 дугаар сард баталсан бөгөөд энэ зааврын шаардлага нь дотроо нэн чухал гэсэн хоёр ангиллалтай байгаа. Тэгэхээр энэ ангиллын нэн чухал гэсэн шаардлагыг заавал биелүүлэх, чухал гэсэн шаардлагын 90%-аас доошгүй биелүүлсэн байх шаардлагатай гэдгийг анхаараарай. Газар тариалангийн үйлдвэрлэлээс хүний өдөр тутмын хэрэгцээд хүнсний бүтээгдэхүүн төмс хүнсний ногоо жимс жимсгэн бол үйлдвэрлэлээр гарч байдаг. Тэгэхээр энэ нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээр тариалсан хүнсний түүхий бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж хэрэглэгчдэд эрүүл аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлээс гарч буй ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүн нь тариалалтаас хэрэглэгчийн ширээ хөслөх үе шатанд физик, биологи, химийн бохирдол үүсэх өндөр эрсдэлтэй. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний бохирдуулагч гэж юу вэ гэхээр хүнсний түүхий бүтээгдэхүүнд өөрт нь агуулгаддаг. Эсвэл хүнсний сүлжээний аль нэг үе шатанд түнчлэн ашиглаж байгаа болон хэрэглэж байгаа эд зүйлээс бохирдол үүсэх бохирдлыг хим, физик, биологийн хүчин зүйлийн бохирдол гэж хэлдэг байх нэ. За хүнсэнд физик бохирдуулагч гэж юу юм бэ гэхээр одоо зургийн слайдн дээр бол харагдаж байна. За төмөс, чулуу, шороо, ус, хумс, за тэгэл тамхины иш гэх мэт зүйлсүүд хураалтын дараа хадгалах, тээвэрлэх явцад бол хүнсэнд орж бохирдуулах эрсдэл үүсгдэг байгаа. Тэгэхээр энд бол физик бохирдол. За хоёрдугаарт химийн бохирдол. За тэгэхээр хүнсэнд химийн бохирдол нь яаж бий болдог вэ гэхээр ургалтын явцад ургамлын өвчин хостон хог ургамлын эсрэг усчин зэрэгийлэх болон устгах зорилгоор хэрэглэсэн ургамал хамгаалах химийн бодис буюу пестицид, ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр хэрэглэсэн бордоо, за тариалангийн талбай дээр дэргэд буюу тариалангийн талбайн эхэнд голын эхэнд хүнд үйлдвэр уул уурхаа эсвэл хог хаягдлын цэг байхаас үүдээд хүнд металлын бохирдол үүсэх. За мөн түүнчлэн бүтээгдэхүүний болцыг нь түргэтгэх, өнгө үнэр амтыг нь сайжруулах, хадгалах хугацааг устгах зорилгоор хэрэглэсэн хүнсний нэмэлт зэргээс химийн бохирдол үүсдэг. Биологийн бохирдол гэдэг нь ургалтын явцад болон хураалт, хадгалалт, тээвэрлэлтийн явцад ямар нэгэн хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл алдагдсан одоо хөлдсөн ч юм уу, халсан эсвэл ургалтын нөхцөл хураалтын хит орой хийсэн, хит эст хийсэн ч юм уу, мөн түнчлэн эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажиллаагүйгээс нэн хөгц мөөгөнцгийн бохирдол үүсэж эрсдэл үүсгэх боломжтой. Тэгэхээр иймд одоо хөдөө аж ахуйн зохистой дадлыг заавал үйл ажиллагаандаа тариалан эрхлэгчд маань нэвтрүүлж нийтийн хэрэгцээнд нийлүүлж буй ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг бохирдлоос хамгаалах зөв зохистой дадлыг бий болгох шаардлагатай нь бол харагдаж байгаамаа. За одоо би та бүхэнд саяхан хэлбэршүүлсэн зааврын хүнсний хураалтын дараах үе шат дотоод хяналтын үед ямар арга хэмжээ авах талаар мэдээллийг өгье. За тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор бол нэгдүгээрт бол хамгийн ихэнд хураалтын хийж явах явцад болон хадгалах явцад хураасан түүхий бүтээгдэхүүнийг хадгалж байгаа түүхий бүтээгдэхүүнийг хүлэмжийн талбай юм уу тариалангийн талбай хөрс шороо
хүлэмжийн захад бол шууд асгаж болохгүй. Агуулах цэвэрлээгүй агуулах, ариутгал халдвар хүүтгэл хийгээгүй агуулахад шууд оруулж болохгүй. Ингэснээр бол нөгөө түрүүчийн хэлээд байгаа пиццэг хиймийн бохирдол, нингийн бохирдол үүсэх аюултай. Тэгэхээр аль болох хураасан бүтээгдэхүүнийг ил задгаа асгаж болохгүй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энийг бол та бүхэн газар дээр хөдөлгөөр нь хянана. За бүтээгдэхүүндээ шууд харьцаж буй тоног төхөөрөмж, сав баглаа буудал нь эвдрэлгүй, цэвэрлэхэд хялбар, хүнсний зориулттай байна. Ер нь бол хүнсний бүтээгдэхүүнд ашиглаж буй тоног төхөөрөмж, ангилан савлах машин, вакуум дах машин, жин хэмжүүр, цэвэрхэн, бохирдсон нөхцөлд угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн байвал сайн. Мөн сав баглаа буудалд ашиглаж байгаа цаасан уут, гялгар уут, хүнсний скотч, нийлэг уут, шуудаан, хүнсний сав баглаа буудал, эргэлтийн шуудай гэх мэт Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартуудад нийцсэн байх шаардлагатай. Мөн химийн бодис болдооны сав баглаа буудлыг энэ хүнсний сав баглаа буудалд ашиглаж болохгүй. Тэгэхээр энийг газар дээр хөдөлгөөр нь та бүхэн үзээд хянаад явчихна, мөн энэ тухай хэрэглэж болохгүй гэдгийг зөвлөж явах нэ. За хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж болон одоо энэ хүлэмжийн байр, агуулгах зойр, савлгааны хэсгүүдийн байр нь бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зааснаар зориултын барилга байгууламж тоног төхөөрөмжтэй байна гэж заасан байгаа. Тэгэхээр ангилах, савлах, хадгалах барилга байгууламжинд бүтээгдэхүүн бохирдуулахгүйгээр баригдсан, агаас сэлгэх, температур чигийг тохируулах боломжтой автомат юм уу эсвэл энгийн хийдтэй барилга байгууламжтай байх, хан, шал, тааз нь угааж цэвэрлэхэд хялбар, бохирдол үүсэх нөхцөлийг бууруулсан байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэний булан тохио одоо жишээ нь агуулгын дотор тал гэхэд цементийн юм уу, цэвэрлэхэд хялбар юм уу, шал нь үнэхээр зориултын юм уу, эсвэл шууд шороон дээр байна уу гэх мэтчлийн асуудлыг бол та бүхэн газар дээр хөдөлгөөр нь үзээд зөвлөөд хянаад явчих юм байна. За техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нэг бол тусад нь хадгална. Хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж, сав баглаа буудал, тослох материал, түлш, за зэрэг бараа тоног төхөөрөмжүүдийг хүнсний түүхий бүтээгдэхүүнтэйгээ бол цуг хадгалж огт болохгүй. Хэрвээ ингэж хадгалах юм бол түрүүчийн яриад байсан пиц бохирдол үүснэ, улмаар биологийн бохирдол үүсэж тухайн бүтээгдэхүүн маань муудах, өнгө өнөр амт нь өөрчлөгдөх, тэгээд цааш нь хадгалалт авахгүй болох эрсдэл үүсдэг. Тэгэхээр энийг газар дээр хөдөлгөөр нь та бүхэн баталгаажуулчих нь байна. За бие засах газар, гар угаах, угаалтур, хаягдал ус, хогийн цэгэн, үйлдвэрлэлийн талбай, усны их үүсвэр бүтээгдэхүүнийг бохирдуулах эрсдэлгүйгээр баригдсан байна. Өөрөөр хэлбэл усалгааны гүний худаг одоо ашигладаг байлаа гэхэд, эсвэл гадаргуугийн ус шувуу шуудуугаар авдаг байлаа гэхэд нөгөө усалгааныхаа их үүсвэрүүд та бүхэн очиод үзчих нь байна. Ингээд үзэхдээ дээдлэлт нь хогийн цэг байна уу, эсвэл дээдлэлт нь ямар нэгэн хүнд уул уурхай ажилтгүйгүй юу гэдгийг лавлаад судлаад мэдчин тэгээд ингэж яагаад эрсдэл үүсэх магадaltaй юу гэдгийг газар дээр хөдөлгөөр нь тогтоочих юм байна. За ангилах савлах цехны гэрэл бол хамгаалтын бүрхүүлтэй байна гэж заасан байна. Энэ бол ойлгомжтой чухал асуудал. Хүлэмжийнч бай, зойрч бай, савлгааны хэсэгч бай, хэсгийн гэрэл чийдэн бол заавал бүрхүүлтэй байна. Учир нь тухайн гэрэл чийдэн байна, цахилгааны саатал муу удаан хугацаанд ашигласнаас болоод шатах, хагарах аюул үүсдэг. Тэгэхээр энэ бүрхүүлтэй байснаар дотор талд хагацсан хагарахаа чийдэнгийн маань хагарахаа нь шууд бүтээгдэхүүн рүү унахгүйгээр тухайн нөгөө хамгаалтын бүрхүүл дээр нь бол тогтож үлдсэн байдаг. Тэгээ энийг бүтээгдэхүүнийг бохирдуулахгүй эрсдэлийг бол хамгаалдаг асуудал юм байгаа. Энийг газар дээр хөдөлгөөр нь та бүхэн хэлнэ. За тариалангийн тухай хуулиар тариалангийн талбайг хашаажуулсан байхыг бол заасан байгаа. Мөн түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар агуулгах зойр, цех гэсэн энэ ажлын байрууд маань заавал мал амьтан, тэжээвэр амьтан орохооргүй одоо орохоос устсан сэргийлж хашаажуулсан байхыг шаардсан байдаг. Түүнчлэн гадны хүн оруулахыг хориглосон байдаг. Энэ нь бол
тухайн тэжээвэр амьтан мал за тэгээд түүнчлэн гадны хүмүүсийг дагаад янз бүрийн химийн, биологийн механик бохирдлууд дагаж олж бүтээгдэхүүнийг бохирдуулах эрсдлээс хамгаалдаг. Тэгэхээр энийг бол та бүхэн газар дээрх үйлчлэгээр хашаажуулсан байна уу гэдгийг харчиж болох юм аа. За, царимлыг ангил савлах цэх, зойр, тэдгээрийн эргэн тойронд хостон шавьд сугдахаас устсан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Үүнд бол ариутгал, халдваргүйтгэл, шавьж устгал хийлгэсэн хэсэг тал дээрх баримт бичгийг та бүхэн үзнэ. Энд юу үсэх вэ гэхээр мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл, шавьж устгалыг хийлгэж байгаа юу? Эсвэл өөрсдөө мэргэжлийн агроном ч юм уу ургамал хамгаалагчтай тэд нар маань хийж байгаа юу? Өөрсдөө хийсэн бол хэдийд ямар хугацаатай, ямар бодис бүтээгдэхүүнийг ашиглаж хийсэн бэ? Энийхээ бүртгэл хөтөлбөртийг хийсэн үү? Хийсэн бодис маань Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн бүтээгдэхүүн үү? Тэгээд хэрэглэсэн бодис маань хугацаа болон сав баглаа боодлын битүүмжлэл алдагдаагүй бүтээгдэхүүний хэргийг ашигласан уу гэдгийг нь бол бүртгэл хөтөлбөртөөр нь үзчихнэ. Мэргэжлийн байгууллагатай гэрээгээр хийлгдэг бол тухайн мэргэжлийн байгууллагын хийсэн акт мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгаа хэсэг талаарх мэдээллийг үтгэж болно. За, мөрөгч амьтан. Тэгэхээр мөрөгч амьтны өгөөж зангийг бол манайхан бол маш их тавьдаг. Тэгэхэд ингээд тавьж явахдаа бол огт бүсгэл хөдлөлт бол хийхгүй байгаад байдаг бол анзаарэгддэг. Тэгэхээр мэрэгчийн өгөөж зангийг агуулгах зой, савлах цэх, тариалангийн талбай, хүлэмжийн аль хэсэг тавьсан бэ, байрлуулсан бэ гэдгээ бол тухайн иргэн аж ахуйн нэгжмэнд бүсгэл хөдлөлт тэмдэглэсэн байх ёстой. Агуулгын тэдэн метр тавьдад агуулгад тэдэн ширхэг мэрэгчийн өгөөшийг тэдний өдөр тавьсан, тэдний өдөр хурааж авсан гэсэн бүсгэл хөдлөлт байгаа. Тэрийг үзэх ёстой. Тэгээ газар дээрх үйлчлэгээр нь үзэн мэдээж мэрэгчийн хаахах бол байнга байгаад байна уу эсвэл цаг үеийн шаардлагаар тавиад авч гэнэ үү гэдэг бүсгэл хөдлөлтүүдийг үзээд газар дээрх үйлчлэгээр нь баталгаажуулаад явчих болно. За, ажлагчдын хувийн ариун цэврийг сахих талаас сургалтанд хамруулж бүсгэл хөдөлсөн байна гэдэг. Энэ бол нэг чухал асуудал. Ер нь шинээр ажилд орж буй ажилтнад зориулсан заавал сургалт одоо энэ дээр жишээ нь тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах уу, цахилгааны галын аюулгүй байдлыг хэрхэн хангах уу, ариулах уу, ариун цэврийн дэглэмийг яаж мөсдөх үү, ариутгал халдваргүйтгэл цэвэрлэгийг яаж хийх вэ, химийн бодистой хэрхэн хайрцах вэ, осол аваар өрсөлдсөн үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ гэх мэт сургалтуудыг бол энэ шинээр ажиллагчдад шинээр орсон ажиллагчид болон ажилтнандаа бол байнгын жилд сургалт хийсэн байх ёстой. Тэгэхээр энэ дээр сургалтын тайлан бүстгэл хөтөлбөр аваад үтчих болно. За, хувийн ариун цэвэр эрүүл ахуйн талаарх зааврыг харах цууц байршуулна. Тэгэхээр мэдээж хувийн ариун цэврийг бол ажилтан албан хаагчид бол сахих нь зайлшгүй. Яагаад гэвэл нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж байгаа үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгэхээр эрүүл ахуйн устын сэргийлэх үйлчлэгт бол тухайн ажилтан маань 6 сард нэг удаа хамрагдсан байх ёстой. Мөн түнчлэн хувийн ариун цэврийг байнга сахиж ажиллах хэрэгтэй. Хувийн ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлд бол гар угаах санамж, гар угаах дарааллыг бол ажиллагчдын нүдэнд харагдах газар одоо тамхи татах цэг, угаалтур, бие засах газар, хувцас солих хүрээнд бол байршуулсан байх ёстой. Тэгэхээр ингэснээр нөгөө ажилтан маань тамхи татаж ирээд за бие зассны дараа эсвэл хувцас солиод гараа угаах шаардлагатай гэдгийг бол дадлыг явандаа авдаг. Тэгээ гар угаахаа мартахаа болдог. Тэгэхээр энэ слайдн дээр бол харж ин та бүхэн гараа угаасан болон угаагаагүй тохиолдол бохирдол ямар хэмжээтэй байгаа вэ гэдгийг бол лабораторийн нөхцөлт жилт орчин дээр тавьж ургуулсан зураглалыг харуулж байна. За, эхний зурган дээр гараа угаагаагүй хүний 4-3 дахь бохирдол жилт орчин дээр ийм өндөр хэмжээтэй гарч ирж исэн бол дөнгөж зайсны дараа болон 20 секунд савандаж угаагаад нөхцөлд бол ийм зураглагтай байгаа бол гараа ариутгаад одоо 20 секунд савандаж угаагаад усаар угаагаад ариутгахын боцоор ариутгсан нөхцөлд нөгөө ямар ч нингийн бохирдолгүй байгаа нь харагдаж байна. Тэгэхээр гар угаах зайлшгүй шаардлагатай юм аа. Энэ дадлыг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой юм аа гэдгийг нь бол эндээс харагдаж байна. За,
талбай дээр ажиллаж байгаа, хүлэмжинд ажиллаж байгаа, агуулгах зойлонд ажиллаж байгаа энэ ажиллагчид маань эрүүл ахуйн шаардлага хангасан хөрөлцгүйц хэмжээний бие засах газар, гар угаах нөхцөлтэй байх ёстой. Ялангуяа одоо орчин үеийн заавал 0, 50 гэж шаардахгүй. Мэдээж хөдөө орон нутагт бол өөр нэг хот, суурин газар бол бас нэг өөр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол заавал ийм гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн, хувцас солих нөхцөлийг бүрдүүлсэн, за тэгээд бие засах нөхцөлийг бүрдүүлсэн байхыг бол шаардна. Мэдээж тариалангийн төлбөр хүлэмжийн нөхцөл бол энгийн энгийн гар угаалтуудыг байршуулад тэн дээр нөгөө санамжуудаа байрлуулад тавьсан байна. Гэхдээ Монгол улсад бүрдэгдэж байгаа нөхөн жавхлангийн стандартыг хангасан жавхлантай байхыг бол шаардна. Тэгээд энийг газар дээр хөтөлбөр нь үзэж баталгаажуулж явна. За хүнсний зориулалтаар шууд хэрэглэх бүтээгдэхүүнд ашиглаж буй унтны усны чанарын шаардлагыг хангасан байна. За мэдээж услагаанд хэрэглэж байгаа ус маань шаардлага хангасан байх ёстой. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа бол өрөөс тэмэх, лойл, салаат, навч гэх мэтчлэн халуун боловсруулалтанд ордоггүй шууд бид нар хэрэгэлдэг. За жимсгэн гэх мэт энэ зүйлсийг усалж байгаа усалгааны ус маань шаардлага хангасан байх ёстой. Түрүүн дээд би бол хэлсэн ундны усалгааны ус маань бохирдол үүсэх нөхцөл байна уугүй юу гэдгийг бол шалгаад явсан бол энэ удаа ус маань шинжилгээ баталгаажлалтаа аюулгүй гэдгийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан уугүй юу гэдгийг бол үзнэ. Энд бол лабораторийн шинжилгээний дүнг үзнэ. Манайхан лабораторийн шинжилгээ гэхээр шууд нөгөө усныхаа хатуулаг, за тэгээд эрдэс бодис агуулмжийн үзэн явцдаг. Тэгвэл энэ дээр бол тэрнээс гадна мөн одоо аюулгүй үзүүлэлт нөгөө түрүү чи хэлээд исэн тухайн усалгаанд ашиглаж байгаа ус, гүний ус, гадаргуугийн ус, за тэгээд энэ бороожуулах усалгаанд ашиглаж байгаа энэ ус маань аюулгүй шаардлага хангасан нөгөө нэнгийн бохирдолтой юу, химийн пестицидийн юм уу, нитратын үлдэгдэл наад усан чинь их хэмжээгээр ахуулагдсан байна уу, хүнд металлын үлдэгдэл байна уугүй юу гэдгийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан зөвшөөрөгдөх хэмжээнээс доош төвшөнд эсвэл огт байхгүй тийм усаар бол хүнсний түүхий бүтээгдэхүүнийг усалсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж энийг лабораторийн шинжилгээний дүнг үзэж баталгаажуулна. За ургалт сураалтын дараа анхан шатны боловсруулалтанд ашиглаж байгаа түрхлэг бодисууд нь бол Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрсөн. Тэгээд хэрэглэсэн бол тун хэмжээ нормын дагуу хэрэглэсэн. За тэгээд хэрвээ хэрэглэсэн өөртөө оруулж хэрэглэсэн бол зохиос зөвшөөрлийн дагуу оруулж ирж хадгалсан, хаяг шаших нь ойлгомжтой, битүүмжил нь алдагдаагүй, хүчинтэй хугацаа дуусаагүй шинжилгээ баталгаажлалтаа бүтээгдэхүүнээр хийсэн гэсэн бүсгэл хөтөлбөрийг үзэж явнаа. Хим биолог пиццагийн бохирдлын бүтээгдэхүүнд бол байж болохгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнийг тусад нь хадгална гэдгийг бол түрүүн хэлсэн. Тээвэрлэлтийг бас мөн зориултын тээврийн хэрэгслээр бол тээвэрлж гин үгүй гэдгийг бол үзнэ. Битүү тээврийн хэрэгсэл юм уу, задгаа юм уу, задгаа бол хочиж авч явж гин үгүй юу, ямар нэгэн пицц бохирдол орох нөхцөлийг хааж гин үгүй юу гэдэг үзнэ. Тэгээ энийг газар дээрх хөдөлгөөр нь та бүхэн баталгаажуулаад хянаад зөвлөж явчихна. За бүтээгдэхүүнийг гормын дагуу хадгалж ангиллал нь ялгалт хийж гин үү, хэрэглэж байгаа техник тоног төхөөрөмж хэрэгслүүдийг баталгаажуулсан уу юу гэдгийг бол үзээ явчихна. Газар дээрх үйлчлэгээр нь үзэн, жишээ нь агуулхад гэхэд бол энэ агааржуулалтын тоног төхөөрөмж автомат агуулгын тоног төхөөрөмж байна. За энийг баталгаажуулсан уу юу, за жин хэмжих багаж хэрэгслийг баталгаажуулсан уу юу те, энийг нь үзчихнэ. Энэ шугам дамжлагын тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны баталгаажуулалтыг хийсэн үү юу гэдгийг газар дээрх үйлчлэгээр нь болон баталгаажуулалтынх нь гэрчилгээ бичиг баримтыг үзээд явчихна. За тээврийн хэрэгсэл бол цэвэрхэн байна. Мэдээж түрүүн бас хэлсэн. Бохирдлоос сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийг заавал цэвэрлэж ариутгасан байх ёстой. За тэгээ бүтээгдэхүүнийг тусгаарлаж хувчсан байх ёстой. Нэг тээврийн хэрэгсэл дээр бүтээгдэхүүнийг элдв төрлийн химийн бодис бүтээгдэхүүнтэй хамт ачиж болохгүй. Тэгэхээр энэ бүх үзүүлэлтийг газар дээрх үйлчлэгээр нь мөн бүсгэл хөтөлбөрээр нь үзээ явчих юм байна та бүхэн. За бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах шаардлагын хүрээнд бол гадны зочид гээчдэг бол бас мөн хамаарна. Манайхан тариаланч болон хүлэмжийн аж ахуй дээр бол гадны зочид хамаатан садан, за тэгээд
хамтран ажиллахсад найз нөхөд бол бас зочлож очих тустай байдаг. Тэгэхээр энэ нөхцөлд гадны зочид ирж байгаа үед бол аюулгүй байдал өөрсдийн хүлэмж, тарэлэнгийн талбай, агуулгах зойронд гадны бохирдлыг тухайн нөгөө зочилж яваа хүний хувцсанд наалтсан эрэлтүү хостон шавж хөгц мөөгөнцөн энгийн бохирдлыг агуулгах зойр хүлэмжиндээ оруулахгүй тулд зориултын хамгаалтын хувцас өмсүүлээд татгшаа оруулахын шаардлагатай. Тэгээд энэ тухай бүстгэл хөтөлтийг хийж өгөө гэдгийг үзэх хэрэгтэй. Эндээс чинь хамгаалтын хувцас өмсөж оруулах эсвэл ингэж оруулахын хоёр бол мэдээж хамгийн ихтэй нь одоо ийм гадны хувцастайгаа шууд яваад авсан тохиолдолд бас эрсдэл үүсэх магадлал өндөртэй. Тэгээд бүстгэл хөтөлтийг та бүхэн үзнэ. За уул мөрийн бүстгэл хөтөлтийг хийсэн байна. Энд дээр хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2015 онд батлсан ургамал түүний гаралтай бүтээгдэхүүнд уул мөрийн мөрдөн тогтоох бүстгэл гэсэн журам гарсан байгаа. Энэ журамын хүрээнд бол хүнсний түүхийд бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, бүх төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнд бол гаврал үүслийн гэрчилгээг тухайн аймаг орон нутгийн хөдөө аж ахуйн хэлтсээс бол авсан байхыг бол заасан байгаа. Тэгээд хөдөө аж ахуйн мэргэжилтэн маань тухайн тарэлэнчийн талбайн түүхийн дэвтрийг харж гаврал үүслийн гэрчилгээг олгож байгаа. Тэгээд энэ дээр тухайн хөдөө аж ахуйн хэлтсийн тамга, тарэлэнчийн тамга хоёулаа дарагдсан байх ёстой. Тэгээд ийм бүстгэл, ийм гаврал үүслийн бичигтэй байж хүнсний аюулгүй байдал гаврал үүсэл улам мөр тогтоогдно. Тэгээд урагшаа нэг, хоошоо нэг гэсэн шатыг бол тарэлэнч маань бүстгэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр урагшаа нэг шат гэдэг нь тарэлэнч үрийн төмсийг хинээс авсан бэ? Дулмаагаас авсан, дулмаагаас 20 тонн төмс авсан гэвэл энийг урагшаа нэг шатандаа бүсдэгчлээ. Намар ургац сураалаа 20 тонн төмсөө би хүчит чонхоос зах руу өгсөн бол тэрийгэ бүсгэн 50 тонн төмсийг агуулгад хийсэн бол тэрийгэ хоош нэг шатандаа бүсгээд явчихна гэсэн үг. За савлсан бүтээгдэхүүний стандартын шаардлагын дагуу шошголно. За мэдээж шошго бол хамгийн чухал. Шошго бол хэрэглэгчийн тойл гэж явдаг. Шошго хэрэглэгчид ойлгомжтой, үнэн зөв байна. Худал буруу мэдээлэл сурталчилгаа байж болохгүй. Манайхан бол савлж байгаа бүтээгдэхүүн дээр одоо органик хүнс, органик ферм гэдэг ингээд тавьсан баг. Жишээ нэг эдл өнөөдөр органик фермийн баталгаажуулалт авсан бүтээгдэхүүн мөн үү биш үү гэх мэтчлэн асуудлууд бол байгаа. Мөн хөдөө аж ахуйн зохистуудад нэвтрүүлээгүй, хөдөө аж ахуйн зохистуудад нэвтрүүлсэн гэсэн хуурамч мэдээлэл сурталчилгааг бол бүтээгдэхүүнийхаа шошгон дээр бол тавьж болохгүй нь байна. За тэгээд шошгон дээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан 9 зүйл залтыг зааж өгсөн байх ёстой. Энэ дээр үйлдвэрлэгчийн нэр, хаяг, утас, за тэгээд хадгалах нөхцөл, хэрэглэх арга, хадгалах хугацаа, гаж нөлөө, шимт чанар гэсэн зүйл залтуудыг тусгаж бичиж өгсөн байх ёстой. Энийг та бүхэн газар дээр үзлэгээр үзэж баталгаажуулах нь байна. За бүстгэл хөдлөлт. Тэгэхээр саяын дээр хэлээдсэн тэр олон бүстгэл хөдлөлт баримт бичгийг бол та бүхэн жил болгон архивлаж хадгалаад 3 жилийн хугацаанд заавал хадгална. Мөн хөвчин төгөлдөр эрх зүйн бичиг баримтуудыг мөрдөж ажиллах нэ. За ургац хураалтын дараах үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг өгье. Тэгэхээр ургац хураалтын хувьд бол хураалтаас өмнө техник тоног төхөөрөмжүүдэд бэлдэх шаардлагатай. Манайхан бол өөрийн гэсэн тоног төхөөрөмж бол тэр болгон байхгүй байх тохиолдол зөндөө байгаад бие биенээсээ зээлж авдаг. Тэгэхээр түрээслэх, зээлэх маягаар авч ашиглаж байгаа. Тэгэхээр ийм тохиолдолд хүнээс авсан тоног төхөөрөмжүүдэд өөрийн талбаар өөрийн хүлэмж рүү оруулахын өмнө заавал цэвэрлж угааж цэвэрлэх шаардлагатай. Ингэснээр таны талбайд нөгөө хүний маань талбай нь бохирдол техник тоног төхөөрөмжөөр дамжиж орохгүй байх юм аа. Тэгэхээр энийг бас хэрэгжүүлж ажиллаарай гэдэг. За тэгэхээр хураалтын явцад болон хураалтын дараа бол хураахын өмнө бол таримлын болцыг бол та бүхэн мэдээж өөрсдөө хараад тодорхойлсон техникийн болцсон үед нь хураана. За тэгээ хураасан ургацыг бол аль болох сүйдэст байлгана. Өдрийн хамгийн сэрүүн цагт өглөө юм уу оройд ургацаа хураана. За тэгээд хураасан тохиолдолд аль болох халуун нарнаас хол байлгаж аль болох шууд сэрүүн газар руу аваачиж тавих хураах ёстой. За тэгээд механик гэмтэл үүсгэхээс сэргийлж одоо унгаах, гэмтийг хит олноор нь давхуулж тавих, гэмтэл бэртэл үүсгэхээс зайлсхийх шаардлагатай. Жишээлбэл ихэд хитрхи олноор нь давхуулж хураах юм уу, унгааж асгасан тохиолдолд
хит болсон үед нь хураавал бяцрах, хагах явдал бол байдаг. Тэгэхээр энэ болгоныг бол газар дээр хүйцлэгээр нь үтэж зөвлөж баталгаажуулж байна. За бүтээгдэхүүнийг мэдээж зах зээлийн шаардлагын дагуу бол ангилж савлж байгаа. Бүтээгдэхүүнийг нэг төрлөөр нь савлна. За хэд хэдэн килээр нь савлах нь бол аж ахуй нэгж өөрийнх нь асуудал. Гэхдээ зориултын сав баглаа бодол дээр савлаж явна. За та бүхэнд одоо дотоод хяналттай холбоотой асуудлын талаар хэлж өгье. Ер нь дотоод хяналт гэж юу юм бэ те? Тэгэхээр дотоод хяналт энэ хялбаршуулсан зааварт бол дотоод хяналтыг хүнсний аюулгүй байдал гарч болзошгүй эрсдэл байвал энийг жилд нэгээс доошгүй удаа үнэлж залруулах арга хэмжээ авч бүртгэл хөдлөн байгаль орчныг хамгаалах байдалд гарч болзошгүй эрсдлийг жилд нэгээс доошгүй удаа үнэлж залруулах арга хэмжээ авна. Бас бүртгэл хөдлөн ажлагчдын эрүүл мэнд аюулгүй байдалд очиж болзошгүй эрсдлээс жилд нэг удаа хяналтыг үнэлж залруулах арга хэмжээ авч бүртгэл хөтлөнө гэсэн энэ бол нэн чухал залтууд. Тэгэхээр энэний бол заашгүй үнэлгээний тайл нотлох баримтыг бол бүрдүүлж ажиллах нэ. Тэгэхээр за дотоод хяналт гэж юу юм бэ гэдэг талаар та бүхэнд мэдээ. Тэгэхээр Монгол улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль, хүнсний тухай хууль, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам гэдэг засгийн газрын 2011 оны 311-р тогтоол энэ хууль тогтоолыг үндэслээд засгийн газраас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг 2014 онд мөн баталж гаргасан байгаа. Энэ тогтоолын хүрээнд бол гол зорилго нь ажил үйлчилгээ, за бараа бүтээгдэхүүн, за үйл ажиллагаанд бол дотоод хяналтыг хийж зөрчлөө өөртөө илрүүлээд арилгаад за гин буруутай этгээдэд хариуцлага тооцох чиг шугамар явуулна гэж заагаад өгсөн байгаа. За тэгээд дотоод хяналтын гол зарчим нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодтой, хөндлөнгийн нөлөөллөх ангид байна. Өөрөөр хэлбэл дотоод хяналт хариуцж байгаа нэгж, иргэн, за нэгж ажилтан байна. Аль нэг хөндлөнгийн нөлөөнд автахгүй хуулийн дагуу байх нь шүү дээ. Даргадаа очиж дотоод хяналтаар илгэсэн зөрчлөө хэлээд энийг арилгуулахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай байна гэдгийг хэлээд явах нь дотоод хяналтынхаа журмыг боловсруулад энэ журман дээр бүгдийг заагаад өгсөн байна. Тэгээд дарга бол энэ гарсан дотоод хяналтаар илгэсэн зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллах ёстой гэдэг тусгагдсан байна. За дотоод хяналтын хамрах хүрээнд гэхээр мэдээж удирдамж зөвлөгөөний дагуу яг одоо энэ жил юу хийх юм те одоо бүх зүйлээ хийх юм уу эсвэл зөвхөн хаяг шигтэй холбоотой асуудлыг хийх юм уу аль эсвэл тээврийн хэрэгсэл дээр анхаарах юм уу агуулгынхаа барилга байгууламж дотоод тоног төхөөрөмжн дээр ажиллах юм уу гэх мэтлэн нэг төлөвлөгөө графикийн дагуу хийж ажилласан байхыг бол тусгасан байгаа. За дотоод хяналтын нэгж бүтэц гүйцэтгэх үүрэг гэхээр одоо жишээ нь энэ дээр юу байх нь вэ гэж та бүхэн бас гайхаж байгаа байх. Тэгэхээр дотоод хяналтын журманд бол дотоод хяналтын бүтцийн хувьд бол дотоод хяналтын нэгж буюу ажилтан тамилсан байна гэж заасан байгаа тийм. Тэгэхээр дотоод хяналтын нэгж одоо том аж ахуй нэгжүүд бол дотоод хяналтын нэгжтэй байдаг. Эсвэл жижигхэн цөөн хүнтэй аж ахуй нэгжүүд дотоод хяналтын зөвхөн ажилтан тамилж болно. За тэгээд ажилтан нь бол байгууллагын дотоод хяналтын ажилтан нэгж маань байгууллагын удирдлагаас шууд хамаарагдаж явах нь байна. Удирдлага зохион байгуулалтын хувьд бол босоо тогтолцоотой байх нь. За тэгээд дотоод хяналтын хариуцсан ажилтан маань одоо агроном ч юм уу, уран хамгаалалт юм уу, эсвэл хөдөө аж ахуйн зохистой дадлал, эрүүл ахуйн зохистой дадлаар мэргэшсэн байвал илүү түлхүү давуу талтай байдаг. За тэгээд мөн түнчлэн ямар нэгэн сургалтанд хамрагдсан байж болно. Ийм хөдөө аж ахуйн зохистой дадлал, эрүүл ахуйн зохистой дадлал, чанарын удирдлагын тогтолцоо гэдэг энэ бүх зохистой дадлалд суралцсан ажилтан бас дотоод хяналтыг хийж болно. За дотоод хяналтын үйл ажиллагаа нь юу хянах вэ гэхээр хууль дүрм журмын одоо холбогдох тийм үлдэж байгаа хууль дүрмийг бол хяналт тавих нь байна. За тэгээд нөгөө зохистой дадлыг хэрэгжүүлж гэнэ үү гэдэг дээр хяналт тавиа явуучих нь байна. За уран мөрийн бүсдэн тогтоох бүстгэл, анхан шатны бүстгэл хөтлөлт тэгээд одоо бүстгэл хөтлөлтүүдийг хийж гэнэ үү гэдгийг хянах нь байна. Ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаж гэнэ үү гэдгийг хянах нь байна.
Аюутгал цэвэрлэгээний бодис шавж устгал дээр хяналт тавьж ажиллах нь байна. Хог хаягдлын менежмент дээр хяналт авах нь хадгалалт тэрвэрлэлтийн нөхцөл дээр ажиллагчдын эрүүл мэнд эрүүл мэндийн устын сэргийлэх үйлчлэгт ажлын нөхцөл, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын үйл ажиллагаан дээр хяналт хийгээд явах нь байна. За тэгээ хадгалалтын нөхцөл шаардлага хангаж гин үү? Сав баглаа бодол шаардлага хангаж гин үү? Хүнсэн тэргэлж байгаа ууц сав баглаа бодол маань шаардлагын дагуу хангаж гин үгүй юу гэдэг талаар хяналт тавиад явчих юм байна. Тэгэхээр дотоод хяналтын ажилтан гэдэг маань нэлээд өргөн хүрээтэй ажил нь түрүү чи миний хэлээдсэн зохистой дадлын бараг бүх үйл ажиллагааг дотоод хяналтын ажилтан буюу дотоод хяналтын нэгж маань хийгээд явчих нь хамгийн сүүл дотоод хяналт бол олон нийттэй харьцах мэдээлэл сурталчилгаа санал гомдол дээр бас ажиллаж болно. Ерөнхийдөө бол гомдол бол маш их байдаг. Гэтэл санал болон дэмжих үйл ажиллагаа бол ховор байдаг шүү дээ. Тэгэхээр дотоод хяналтын ажилтан бол эдгээртэй холбоотой үйл ажиллагаан дээр хяналт хийгээд мэдээлэлээ удирдлагатай хөрвүүлээд эннийхээ дагуу арга хэмжээ аваад явах юм байна. За та бүхэнд амжилт хүсье, баярлалаа.